ерөнхийдөө бол одоо салбарын яамны зүгээс тодорхой чиглэлүүд бол өгж байгаа. Ялангуяа энэ жил 1-р ангийн бүртгэлийг цахимаар зохион байгуулалттай холбоотой хамран сургах тойргийг өнгөрсөн 7-р сард бид нар шинжилэн гаргасан байж байгаа. Тэгэхээр боловсролын газрын даргын үндсэн одоо үүрэгт хамран сургах тойргийг тогтоох, тушаалаар тогтоох ийм заалт бол байдаг. Энэ хүрээндээ 7-р сард бид нар 1-р ангийн хамран сургах тойргийг шинжилэн тогтоосон. Тэгэхээр энэ тогтоолын хүрээнд юу гэхээр урд нь бол баг багаар 1-р ангийн хүүхдийн хамран сургах тойргийг тогтоодог байсан бол одоо тухайн сургуулийн орчноор нь хамран сургах тойргийг нь тогтоож ингэж өгсөн байж байгаа. Тэгэхээр хүүхэд аль болох хол явахгүйгээр хамгийн ойр байгаа сургуулиасаа үйлчлэг авах сургуультай суралцах ийм боломж олцоог бүрдүүлж ингэж явж байна гэсэн үг. Тэгэхээр 1-р ангийн бүртгэлийн хувьд бол онлайнаар цахимаар бүртгэл хийгдэнэ. Тухайн хүүхдүүд маань яг хамрагдах ёстой тэр одоо хуваарлагдсан хамран сургах тойргийнхаа сургуульд л сурна. Өөр аль нэг сургууль дээр очиж бүртгүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Нэгсэндээ тэр хүүхдүүдийг цахимаар бүх одоо нэр хаягийг аваад боловсролын мэдээллийн системд яамд шивгдээд тэгээд тэр нь одоо манай аймагт ирсэн. Одоогийн байдлаар бид нар яг сургуулиуд дээр авч хэрэгжүүлж байгаа одоо хуваарийг нь сургуулиудад хүргүүлсэн. Сургуулиуд маань сургууль бүхэн дээрээ элсэлтийн комисс гэдгийг байгуулад 1-р ангийнхаа хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар хийнэ. Ямар нэг байдлаар эцэг их сургууль дээр ирж бүртгүүлнэ гэсэн ойлголт бол байхгүй. Энэ жил 1-р ангийн хүүхдүүд бол 2015 оны 1 сараас 1 сарын 1-ээс 2015 оны 12 сарын 31-ний хооронд төрсэн хүүхдүүд энэ жил 1-р ангид бол бүртгэгдэж орно. Эндээс одоо бусад одоо 7 настай өмнөх жил орж чадаагүй 8 настай хүүхдүүдийг албан ёсоор өөрийн биеэр ирж тухайн сургууль дээр бүртгүүлэх ийм чиглэл бол өгөгдсөн байж байгаа. Тэгэхээр манай аймгийн хэмжээнд энэ цахимаар бүртгэх хамран сургах тойргоо шинжилэн тогтоох зохион байгуулалтынхаа үйл ажиллагааг бүрэн хийгээд одоо сургуулиудаа хүргүүлсэн. Сургуулиуд нэгд өдрөөс эхлээд цахимаар бүртгээд 8 сарын 25-ны хүртэл одоо цахим бүртгэл маань 16-наас 25-ны хооронд явж дууснаа гэдэг ийм чиглэлтэй байгаа. Энэ цахим бүртгэлтэй холбоотойгоор бол одоо нөгөө Эрдэнэ өрön сум, Мянгад сум, Дуут сум гэх мэтийн ойролцоох сумуудаас тухайн суманда харьяатай хэрнээ аймгийн төв дээр ирж сурдаг хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд тэгж ирж сурах боломжгүй болж байгаа. Ягаад гэвэл яг өөрийнхөө суралцдаг харьяа бүхий оршин суудаг газартаа л хүүхдүүд маань суралцах ийм боломж олцоо бүрдэж байгаамаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө 1-р ангийн хүүхдүүдийн бага насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гэр барьж өгөөд гэр толгойлуулаад, өрх толгойлуулаад амьдардаг ийм нөхцөл байдал цаашдаа багасна гэсэн үг. Мөн одоо айлд байх хүүхдийн тоо, 50 хүүхдийн тоонууд бас харьцангуй багасж ирэх ийм нөхцөлтэй байгаа гэдгийг энэ дээр бол хэлэх байна. За ерөнхийдөө бол хичээл эхлэхтэй холбоотой халдваргүйтгэлийн дэглэмийг одоо хэрхэн бий болгох вэ? Ямар одоо нөхцөлтэйгээр одоо хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлэх вэ? Энэ үйл ажиллагааг эхлэхэд сургуулийн зүгээс одоо халдваргүйтгэлийн нөхцөл байдлаа хийх, одоо мэрэгч амтан шавьж устгах, мөн халдваргүйтлийнхаа бусад одоо ариу утгалыг хийх ийм чиглэл дээр аймаг орон нутгаас бас дэмжиж өгч байгаа. Энэ хүрээндээ бүх одоо сумууд болоод аймгийн төвийн сургууль цэцэрлэгүүдийг одоо халдваргүйжүүлэх ийм үйл ажиллагаа маань эх 7 хоногоос тодорхой хуваарийн дагуу хийгдээд ингээд явахаар болсон байж байгаа. За сургуулийн хүүхдийн бүртгэл, цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхлэхтэй холбогдуулаад энэ эцэг эхчүүд маань юуг анхаарах хэрэгтэй байгаа вэ? За сургуулийн хүүхдийн бүртгэлтэй 1-р ангийн хүүхдийн бүртгэлтэй холбоотойгоор эцэг эхчүүд бүгдээрээ parent цэг эдүү цэгийн мэн гэсэн хаягаар орж одоо хүүхдүүдэд бүртгүүлэх хэрэгтэй байж байгаа. Тухайн хүүхдүүд маань бүртгүүлээд одоо явж ороо бүртгүүлэхэд танаа хүүхэд энэ сургуульд харьяатай байна, энэ сургуульд бүртгэхнэ гэд ингээд хүүхдийнхаа нэр оруулахаар гараад ирнэ. Тухайн сургуульдаа ороод бүртгүүлнэ. Сургууль бүртгэж авсан тухайн мэдээллийг эцэгт илгээнэ. Эцэгт түүнийг баталгаажуулна. Баталгаажуулсны дараа тухайн хүүхдүүдийн одоо сургуулийн зүгээс тухайн хүүхд маань тэр сургуулийн хэн гэдэг багшийн ангид орсон бэ гэдэг хуваарийг эцэгт илгээнэ. Тэгэхээр нэг өсөндөө урд нь бол би хүүхдэд тэр багшд өгмөр байна, энэ багшд өгмөр байна гэдэг ойлголт бол байхгүй. Сургууль автоматар одоо 1-р анги авч байгаа багш нартаа шууд хуваарлана гэсэн үг. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаа маань тухайн эцгийн цахим одоо гар утсанд цахимаар ирж мессежээр ирж ингэж явна гэсэн үг. Ямар нэг байдлаар одоо халдварын энэ цаг үед сургууль дээр очиж биеэр бөөгнөх, очих юм боломжгүй. Магадгүй одоо танаа хүүхэд хаягийн бүртгэл одоо буруу байна гэдэг ч юм уу, танаа хүүхдэд одоо бүртгэхэд асуудал гарлаа гэдэг ч юм уу, ийм мессеж одоо эцгийн тэр одоо бүртгүүлэх явцад гарчих юм бол хаягийн одоо хаяг нь буруу байгаа айлуудад ийм одоо мэдээлэл очиж байгаа. Тэгэхээр хаягаа шинчлэх шаардлагатай байж байгаа. Манай аймгийн хувьд бол одоо 3-4 дахь удаага баг хаяг айлуудын хаяг багийн хаягууд бол шинчлэгдсэн байгаа, гудамжны хаягууд.
энэ хуучин хаягаараа явж байгаа тохиолдолд шинжилж хаягаа өөрчлөх шаардлагатай байгаа. Ийм зүйлүүд бол гарч ирэх нөхцөлтэй байгаа учраас өөрийнхөө хаягийн бүртгэлийг улсын бүртгэлийн газар очиж шинжилүүлэх ийм шаардлага байгаа гэдгийг энэ дээр бас хэлэх байна. За коронавирусын халдварын тархалттай холбогдуулаад бас энэ жилийн тухайд 2 болон 3 настай хүүхдийг одоо цэцэрлэгт бүртгэхгүй гэдэг асуудлаас яригдаад байгаа. Яг энэ тал дээр салбар ямаас ямар чиглэл өгч байгаа вэ? Ер нь бүртгэхгүй. Одоо эхний ээлжинд бол 5 настай хүүхдэд 100% хамруулна гэж байгаа. Дараа нь 4 настай хүүхдүүдээ. Тэгэхээр 4-5 настай хүүхдүүдээ хамруулад тэгээд явцын дунд өвчлөл гайгүй байвал 4-7 хоног явсны дараагаар 3 настай 2 настай хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ гэж ингэж төлөвлөж байгаа. Хэрвээ өвчлөл их байх юм бол эдгээр хүүхдүүдээ бол энэ жилдээ давч цэцэрлэгт авах боломж үүсэхгүй гэсэн үг. Тийм учраас аль болох эхний одоо 4-7 хоног буюу 28 хоногийн хугацаанд одоо энэ 5 настай 4 настай хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролтой бүрэн хамруулах ийм чиглэл бол байж байгаа. Өнгөрсөн жил 6900-аад хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан. Энэ жил бол одоо 2-3 настай хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжгүй болох юм бол 5000 гаруй хүүхдүүд энэ жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Тэгэхээр хэрвээ одоо 2-оос 5 настай хүүхдийг хамруулна гэх юм бол манай ангийн хэмжээнд 7800-аад хүүхэд бол сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ийм тоон мэдээ прогнозтой ингэж ажиллаж байгаа. Энэ жилийн одоо 2021 онд зохион байгуулагдах элсдийн ерөнхий шалгалт маань хойшлоод 8 сарын 19-ээс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байгаа. Тэгэхээр элсдийн ерөнхий шалгалтын одоо хувьд бол нийтдээ энэ жил элсдийн ерөнхий шалгалт өгөх 986 хүүхэд байгаа. Энэ жил 12 дугаар ангийг 1214 хүүхэд төгссөн. Эндээс 200 гаруй хүүхэд ерөнхийдөө бол эмсүүхтэд орох, баялаг бүтээгчдийн сургуульд орох, өөр бусад шалтгаанаар одоо орохгүй байгаа. Өмнөх оны төгсөгчид нэг 288 хүн бүртгүүлж орж байгаа. Манай аймгийн хувьд бол яагаад өмнөх оны төгсөгчид ийм өндөр байна вэ гэхээр ховд их сургууль байгаатай холбоотой ховд их сургуульд 2 одоо хичээлээр элсдийн ерөнхий шалгалт өгсөн байж их сургуульд орж суралцах хэрэгтэй байгаа. Тэгтэл нэг шалгалт өгсөн хүүхдүүд хит олон одоо ховд их сургуульд орж суралцснаас үүдээд өмнөх оны төгсөгчд элсдийн ерөнхий шалгалтад аль нэг хичээлээр шалгалт өгөх шаардлага үүссэн учраас өнгөрсөн жилээс эхлээд өмнөх оны төгсөгчдийн тоо эрс өссөн ийм дүнтэй байгаамаа. Тэгэхээр энэ жилийн одоо хүүхдүүдийн хувьд элсдийн ерөнхий шалгалтыг бид өнгөрсөн хавар нэлээд одоо чанарын өндөр түвшинд нэлээд бэлдэж явсан. Хүүхдүүд маань ч хичээсэн, багш нар маань ч хичээсэн. Одоо аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай хамтраад нэлээд төсөв мөнгө шийдвэрлэж бид нар бүгдээрээ хичээж ингэж ажилласан ийм цаг хугацаа байсан. Одоо бол хүүхдүүд маань өнгөрсөн энэ зуны хугацаанд багш нар маань 1 сарын хугацаанд хэрхэн одоо элсдийн ерөнхий шалгалтаа бэлтэх вэ гэдэг чиглэлээр даалгавар өгөөд явуулсан байгаа. Энэ хүрээндээ хүүхдүүд маань тодорхой хэмжээний бэлтгэлээ хангаад ингэж орж ирж байна. Өнгөрсөн одоо 8 сарын 9-ноос эхлээд сургуулиуд маань дахинхмаар албан ёсоор 12 дугаар ангийнхаа хүүхдүүдийн элсдийн ерөнхий шалгалтын хүрээнд бэлтгэлээ хийгээд ингээд явж байгаа нөхцөл байдлууд байна. Зарим газрууд бол онлайнаар багш нар нь одоо хүүхдүүдтэй захимаар одоо элсдийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангуулах ийм үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр энэ жилийн элсдийн ерөнхий шалгалт бол 2 сургууль дээр зохион байгуулагдана. Өнгөрсөн хавар бидний төлөвлөснөр бол зөвхөн Жаргалан цумын 2 дугаар сургууль буюу ганцхан сургууль дээр зохион байгуулагдчихсан. Энэ намар одоо 2 сургууль дээр зохион байгуулагдах хэрэгтэй болсон. Тийм учраас энэ дээр ажиллах одоо ассистент багш буюу хянагч багшийн тоо нэмэгдээд 50 хүн болсон байж байгаа. Зохион байгуулагч бол урд нь 9 хүн байсан бол энэ удаа 20 хүн болж нэмэгдэж гарч ирсэн. Мөн одоо 2 сургууль дээр нийтдээ 1-р сургууль дээр одоо 21 одоо анги танхимд элсдийн ерөнхий шалгалт зохион байгуулагдах бол 2-р сургууль дээр 29 анги танхимд элсдийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах ийм бэлтгэл ажлаа бид нар хангаад байна. Ерөнхийдөө бол одоо элсдийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд маань эрэхтэй иргэний үнэмлэхээ авсан байх ёстой, бүртгэлийн хуудасаа авсан байх ёстой, бүртгэлийн хуудас нь сургуулийнхаа захирлаар гар үсэг зурулсан байх ёстой. Суудлын хуваараа харин шинээр хэвлэж авах ёстой болж байгаа. Өмнө нь бол ганцхан сургууль дээр хэвлээд авч исэн суудлын хуваараар одоо ирэхгүй. Яагаад гэвэл 2 сургууль дээр одоо зохион байгуулагдах болсон учраас суудлын хуваар шинжлэгдсэн байгаа. Тэгэхээр одоо мэдээж ЕШ, ЦЭГ, EEC, CGMN гэсэн хаягаар орж боловсролын үнэлгээний төвийн ийм хаяг бүхий одоо сайт байгаа, цахим хуудас байгаа. Тэгээд эндээсээ одоо хүүхдүүд суудлын хуваараа хэвлэж авч ирэх ёстой байгаа. Дээр нь бүрэн дунд боловсролын гэрчлэгээгээ гэсэн ийм 4 зүйлэл авч ирнэ. Тэгээд масктай өөрсдөө хамгаалсан ийм нөхцөл байдалтай байх ёстой. Боловсролын газраас бол бид нар тэнд байх халдваргүйтгэлийн одоо гар ариутгал мөн одоо маск гүйсэн хүүхдүүдэд маск
соёлох маскуудыг мөн харандаа гих мэд бусад зүйлсийг бол бэлдсэн байж байгаа. Ямар нэг байдлаар хүүхдүүд маань тэндээс ирээд маш их олон утас кармалж ирдэг. Энэ утаснуудаа бүгдийг одоо гадаа үлдээдэг, эргээд нөгөөх ч дахиад халдвар гарах юм нөхцөл бүрддэг учраас тэр утас болон бусад одоо тэр дөрвөн материалаас өөр материалтай ирж болохгүй гэдэг ийм чиглэлийг бол хүүхдүүдэд өгж байгаа. Амьд өрүүлтийн тооны тухай дээр нь ямар байх вэ? Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол зарим тохиолдолд одоо жилийн эсэлт ерөнхий шалгалтын дээр сурагчид маань бас хоцорч ирэх тохиолдол байдаг. Энэ жилийн тухайд энэ дээр яг ямар арга хэмжээ авах вэ? Хоцорсон хүүхдүүд маань яг яах вэ? Хоцорсон хүүхдүүд одоо хоцрохгүй байх тал дээр л анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жил бид нар нэлээд хүүхдүүдэд цаг хугацаанд нь шахсан учраас нодон жилээр хүүхдүүд хоцроогүй. Тэрний өмнөх жил бас хүүхдүүд нэлээд хоцордог байсан. Энэ жил ч гэсэн бид нар эсдэр үнхий шалгалтын хувьд бол хоцроохгүй байх тал дээр нь сургуулиуд нь үүрэг өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо урд нь одоо багш нар амсны дараа эсдэр үнхий шалгалт зохион байгуулагддаг байсан бол энэ удаа бүх одоо сургуулийн үйл ажиллагаа эхлээд явж байгаа явцад зохион байгуулагдаж байгаа учраас мэргэжлийн багш нар нь яг энэ дээр нэлээд хянаж ажиллах ийм үүрэг чиглэлийг сургуулийн удирдлагуудад бол өгсөн байж байгаа. Дээр нь одоо магадгүй тухайн үед хүүхдүүд ямар нэг ковид илрээгүй, янз бүрийн ковидээр өвчлөөгүй хүүхдүүд байж болно. Халууныг нь үзэхэд халуурсан ийм нөхцөл байдалтай байх юм бол тусгай ангид оруулж одоо эсдэр үнхий шалгалтыг зохион байгуулах ийм чиглэл ирсэн байгаа. Тэгэхээр эндээ тохируулаад тэнд ямар хүмүүс орж эсдэр үнхий шалгалтыг зохион байгуулахын, зохион байгуулагчдаас хэн орохын, хянагч багш нараас ямар хүмүүс орж яг тэр одоо халуурч байгаа халуурсан тийм хүүхдүүдийн орчинд орж тэр эсдэр үнхий шалгалт зохион байгуулахын танхимд ажиллахыг бэ гэдэг ийм хуваарлалтаа бид нар гаргаад шаардлагатай байгаа тэр халдвар гүйтгэлийн материал, хувцас хэрэглэлүүдийн тооцооллыг гаргаад аймгийн онцгой комиссд бол нэгд өдөр танилцуулахад бэлэн болсон байна.